Хүн их гинтийн зовлон үзэхээр хатуужтай байна гэдгийг бол би өөрийнхөө биеэр мэдэрсэн. Тэгэхээр миний хувьд болохоор гинтийн аавыгаа алдаад за тэгээд нэг өдөр ирээд нэг өдөр аавыг гаргах чахт над руу багш 5 өдөр ирсэн. Энэ өдөр барилдаа гэхлээр хурж иж барилдаа гэж хэлсэн. Тэгтэн би бүр гайхаад энэ ч одоо манай аавыг нэг өдөр гаргана штэ гэдэг. Тэгэхэд ийм зүйлээс болж сумогийн барилдааг амарх болдгоо маа. Нэг бол сумоогоо бол нэг бол ээж барил гэж хэлсэн. Тэнгуут нь би уур хүрээд сумо ямаас гэдэг нь болохоор тэгвэл би сумоогоо боллоо гэж буцаад тавьсан байхгүй. Тэгээ ээжтэй яриад одоо тэгээ байж бошгүй миний хувьд бол кангараа ямаас бод гарах байхгүй. Би сумоогоо боллоо тий сумоогоо боллоо гэж миний багын мөрөдлөөр цагтаа болох би хамгаалагч болох мөрөдөлтэй байсан. Аавынхаа мэргэжлийг би авнаа гэдэгсэн. Тэгээ ээж тэр юу ч хэлээгүй. Ингээд орой нээж хоёр дахь цаг намайг дуудсан. За одоо ингээд аав чинь босоод ирэхгүй. Тийм учраас дөрүүлээ. Аав чинь баярлах амьдралаар зүгээр амьдрья. Тэгэхээр чамаг сумоогоо болоод цагтаа болоод болох чи аав чинь баярлах уу? Эсвэл Озеги Кайо манай аав чинь Кайог улаан фэн байсан. Озеги Кайог шиг ингээд арслан болоод ингээд сайн барилаад их орныхын нэр гаргахад аав чинь баярлах гэж асуусан. Тэгэхээр би ямар ч эргэлзээгүй мэдээж аав намайг арслан болоод Оз Кайо шиг болоход баярлалаа шүү дээ. Тэгвэл минийхөө харж очиж барилд гэж хэлсэн. Ингээд би дараа өдрийн хагасаа өдрийн онгоцоор нүдэндээ нулимстай очиж байлаа. Тэгээ багшаа амар үзээ ядчихсан байхгүй. Хагаа суур хүрээд байгаа юм чи. Тэгээ бид ч сумогийн ёсонд багштайгаа орж мэдлээ ш бид. Тадааймаа хайдах маштай байл. Хагаас дургуурал. Тэгсэн чинь багш амаа тэр би амаа нартай байсан юм чинь амаа суу гээл. Одоо би чамайг намайг үзээ ядж байгааг ч ойлгож байна. Хэцүү байгааг ч ойлгож. Тэгэхээр чамайг хоёр зүйл чамд тусалнаа. Нэг нь сумогийн зам нөгөөх нь цаг хугацаа гэж хэлсэн. Тэгэхэд яг тэр үед чинь нөгөө амар уурс их гойц энэ шабэд нөгөө тийм юу яриад байгаа юм бэ? Хүлээж бүр хоёр чигшин бүр ингээд үзээ ядалтай дүүрэн байгаа юм шиг. Тэр би гараа яваад гэсэн. Тэр нөгөө сумогийн бэлтгэс тойргийн барилдаан энэ бүхэн чинь ерөөсөө ингээд загвар байх тусмал аль болох аавыг бодох. Тэгэл орой ингээд шүн орой гэртээр бичлэгээд бодогдоо тэгэл уйлаад тэгэл яагаад гэж өрөөсөө асуугаал арслан бортлоо аавдар очихгүй гэсэн тийм бодолтой байсан. Тэгээд аавдаж хэлсэн байсан. Тэгээд арслан болоод аавынхаа дэлхий дээр нүгэр бардам нуруугц харц дэшээ очиж аавдаа ингэж одоо аав хэлтгэл одуулж мөрөгжсэн. Багшаа би тэр таныг амар муухай агаар бодож байсан. Гэхдээ таны хэлсэн байна. Тэгэхээр миний сэтгэлийн шахыг сумогийн амьдрал, сумо тэгээ цаг хугацаа гэдэг замтай ингэж ялаашрууллаа. Таныг тэр бүр ууч таны эсвэл өмнө байна гэж.